Хүс хийхөр уука төмрийн хамт өнөөдрийнхээ энэ бичлэгээр би бизнесийнхээ нишийг хэрхэн яаж сонгох вэ тухай ярих хүсэлтэй байна. Зарим тохиолдолд ниш гэж нэрлэдэг. За тэгэхээр нэгдүгээрт та юу бусдаас илүү мэдэх вэ? Та ямар мэдлэг эзэмшсэн бэ? Та юун дээр илүү туршлагатай вэ? Түүнийг нэг бодоод үзээрэй. Мэдлэг гэхээр заавал сургууль соёлд явж олж авсан мэдлэг байх шаардлагагүй. Хүмүүс таныг яг юунд сайн гэдэг вэ? Хүмүүс танаас ямар тусламж байнга авдаг вэ? Та юуг бусдаас илүү мэдэх вэ? Бусдаас илүү хийж чадах вэ? Та юунд илүү туршлагатай вэ? Түүнийг бодоод үзээрэй. Хоёрдугаар та юунд дуртай вэ? Таны сонирхол юу вэ? Таны хобби юу вэ? Түүнийг тодорхойлоорой. Таны хийх дуртай юм, таны хийж чаддаг юм хоёр хоорондоо огтлцож байвал тэр таны ниш байж болох юм. Жишээлх юм бол та хоолнд дуртай, түүнийгээ сайн хийж чаддаг бол тэр таны ниш байж болно. Хэрвээ та бусдад туслах дуртай, мөн та Facebook дээр хэрхэн яаж ажиллах тухай маш сайн мэддэг хүмүүс танаас байнга тусламж асуудаг бол та бусдад Facebook дээр ажиллах тухай зааж өгөх нь таны ниш байж болох юм. Хэрвээ та хүүхдэд маш их хайртай, тэгээд тооны мэдлэг сайн бол хүүхдүүдэд тоо зааж өгөх бизнес нээж болох юм. Хамгийн гол нь яг юунд дуртай вэ? Юу илүү мэдэх вэ гэдгээ нарийн гаргах нь зүйтэй. Ихэнх хүмүүс юун дээр алдаа гаргадаг вэ гэвэл ямар бизнес илүү их мөнгө хийж байна вэ? Ямар бизнес модонд ороод байна вэ? Түүнийг нь сонгодог, тэгж алдаа гаргадаг. Хэрвээ хийж байгаа бизнестэй зүрх сэтгэлээ 100% зориулж чадахгүй, мөн удаан хугацаагаар 100% зориулж чадахгүй байгаа тохиолдолд бизнес хизээж амжилтанд хүрэхгүй. Тиймээс юу чадах вэ? Юунд дуртай вэ гэдгээ өөрөөсөө асуугаарай. Тэгээд дараагийн алхам юу вэ гэвэл энэ сонгосон нишийнхээ дагуу судалгаа явуулах. Таны өрсөлдөгчд хэр их байна вэ? Эрэлт хэрэгцээ хэр байна вэ? Хүмүүс таны сонгосон нишинд хэр их дуртай байна вэ? Ямар хүмүүс илүү их сонирхож байна вэ гэх мэт судалгаагаа маш сайн гаргах нь зүйтэй. Ингээд боломжийн санагдаж байвал тэр таны ниш болох юм. За тэгэхээр та сонирхсан талбар дээрээ дуртай юм хийж чадах юм бол мэдээж танд хангалттай мэдлэг ур чадвар болцоо боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр энэ бичлэг танд жоохон ч гэсэн тус болсон байх гэж бодож байна. Хэрвээ тийм бол ОК гэж доор бичиж үлдээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Хүс хийхөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.